За өдрийн мэд шүү манайхаа. Нөгөө ерөнхий сайд зандаа шатар ерөнхий сайдын чинь сайхан гой сайхан үг, гой сайхан баяртай мэдээ зэдэгээд яриад ингээд солиоцгоогоос та нар битгий ингэж та нар хошруулж заяа ой. Гачуудаа ой. Та нар ч ямар хэцүү юм бэ нэрээ. Хуцаад ахын нэг юм ухаан удгийн эзэн тэр юм захирлууд захид хожгалгээд хулгайч чинь Монгол улсын иргэдийн нийт дундаж ордог $7,000 гэд хаана $7,000 ордтой иргэд байгаад байгаа юм бэ Монгол улс чинь Пакистанараа ой. Бити худлаа хуцаад байл та мулгачудаа ой. Пакистануудаа ширлээдгөө манайх энэс ширлээдэг үст та. Юу хуцаад байгаа биз та вэ? Одоо бүр дураараа биз та нэр муу сайнаар доромжлуулаад янз бүр боддог ерөнхий сайд хоёрын засгийн газар байх үе биз та. Ноог дашмаш гээд аваад байдаг үстэй бид нар ноог дашч байхгүй. Бэлэн мөнгө тараахгүй гэдэг тийм мөнгөтэй болчихсон. Инфляц өснө гээд хуцаадах юм биз та. Ноог дашмаш авъя л та энэ 5-7 оюутлогын Пакистанууд нөөрчөөсөө. Оюутлог нь 90 төдийг нөөрчгийн компаниг эх орноос хөөж зайлуулъя биз та. Хүн дураараа Пакистанууд юм аа нэр хүн болгон ширлээ манайхаа. Гэр амар сайхан баяртай мэдээ зэтэйгээд биш магтан дуудаад за ерхийсээ занч тэр баяртай мэдээ хэлгэндэ гэж бям тогтыг гарч байгаа ярьж байгаа үгийг сонслоо штэ. Ямар ч иргэдэд одоо ямар ч тийм юу хуцаад 175,000 төгрөг одоо 24-5 оны ноог дашаас иргэдэд цугласан байгаа. Тэрийг одоо янз янзын юмд яан маан гээд авч болохгүй тийм хачин барка зургаар чи яадгийг. Ноог даш машиг өгөхгүй гэж хэлж байгаа штэ нудгачаад. Хирэс хитэрсэн нудгачаад. Пицта буцаага тэр хоёр дэг ерхий сайдын 50-аж биз та. Далар вэ нэрэ биз та. Хутлаа хуцаад ах юм биз таанууд нэрэ юу ч хийж байгаа юм байхгүй юу ч хийж байгаа юм байхгүй заяа. Одоо баялаг бүтээч оожгалын доромжилтыг та сонсож байгаа үстэй. Гэхдээ Монголын ард түмэн одоо монголчууд энэ нэг иргэн $7,000 хүрлээ гээд хаана $7,000 хүрээд байгаа юм бэ биз та минь ой. Хэцтэй хаана монголчуудын дундаж амьдрал нэг бас Монгол улсын иргэний юу $7,000 20 хэдэн сая болчиход байгаа юм. Хутлаа хуцаад ах ээ. Ерөөсөө энэ улсад баялагын сангийнхаа хуулийн хэрэгцээ шахаж шаардаад хийж чадахгүй юм байна. Ухаан уудаг одоо цагаан суурга одоо тэр гашин сүхата бүгдийн төрдөө авч чадахгүй юм байна адуулч. Гэхдээ 10-20 жил болсон одоо энэ баялагын сангийн юм эсвэл түүхээс өдөр байлаа майлаа гэд пицта хүүхэд мотож гэрээр хуурж байгаа юм шиг яриад ах ээ. Хүн болгон ширлээч манайхаа. Хүн болгон ширлээч Пакистанууд нэр гэрээс хитэрдэж нэр үхсэн эрдэнэцгийн чинь писта нэг Монгол улсын иргэн $7,000 модор тийм хачин юм байна. Хаа бидэд $7,000 тийм ашиг орлоготой байгаад байгаа Монголын улсын иргэд ирнэ. Става нэрээ. Би мэдсиймаа эдгээр даргуугаас нь тийм ярина да. Өлтөө юм ярихгүй дээ гэж дотроо бодчих л да. Гэхдээ одоо бас яаж битгэдэ бас засал солигдоод өө ерөнхий сайд мад өөрсдийн газар гарчаад аваа юм ийгээд ингээ баялгаа аваад явчих юм байлгүй гэсэн үгсэн элдэнцгийн чинь 2030 он хүртэл баялгаас юм авч чадахгүй хэмжээний юм ярьж байгаа. Тэг би одоо энэ бүх хүмүүс наадах чинь ухаандаа дотроо бодоод дургуусч байгаа. За юу 2030 он хүртэл 175,000 төгрөг байгаа. Тэрийг нэг 10 сая болох санаатай манаатай гээд хуцаа тархиугаагаад ах юм биз дээ. Хаан тийм 175,000 төгрөг эзэн 5 ашиг машиг бидний юм дээр байгаад байгаа. Монголчуудаа энэ доромжил шүү. Ахын зүс доромжил шүү. Доромжлол. Юма хийж чадахгүй засгийн газар өөрснөө огсроо зайл та нар заяа. Улгаачууд минь заяа. Станууд минь заяа. Хурдан дөргөн зайлаад өг биз та. Хийж чаддаг нэг гараад яв. Хитставаа нэр. Яг үний юм байна. Хоёр нэргийн сайд асны хэдийдээс үний юм байна. Монгол улс биш наад Монгол улсаа нэг хүмүүс эмсэлс ус гэж нэрлэж гээд үний юм байна. Хитставаа нэр. Хачин гөлгөнүүдээс писта одоо чи Монголын ард түмний баялагийг эзэн суучаад одоо ингээд хугацаа нь хойшлуулаад 2030 онд Монголын ард түмэн ноог дашгаад 2030 он гээд одоо тэр Эрдэнэс самд одоо хувьцаа гэдэг юм Монгол улсын иргэд 175,000 болсон байгаа одоогийн байдлаар өсөд байгаа. Одоо 2030 он гэдэг тэрийг нэг сая төгрөг болгоно гинөө хэдэн төгрөг болгоно гинөө тархиугаалтай одоо болоо заяа засгийн газар огцор биз та. Огцор заяа та чадахгүй л огцор. Битгий бодлоо ард түмний тэр сэтгэл зүрхэд холоод наадаад хулгайчуд минь заяа. Та огцроо зайлаад өг заяа хулгайчудаа. Хийж чадахгүй юу ч хийж чадахгүй баялагын сангаа төлрүүлж чадахгүй худал тархиугаалт
Хаана Монголын ард түмэн өнөөдөр 7,000 долларын дундаж орлоготой байгаад байгаа. Та нар хэлдэ. Бидний тийм 7,000 долларын орлого байна уу? Монголчуудаа бүгдээр 10 ширэл нэг хөрөв рүү. Эцтэй энэ хуцтай юм бэ яасан? Ерөнхий сайд оюун дэчид ажин сайхан үг хэлнэ гээд баярлал байсан. Үгсэн баас монголчуудаа байсан баяртай мэдээ зэдэ гэжээ. Үгсэн эрдэмтгийн чинь баяр. Баялгаа авч чадахгүй 2 3 4 жилээр хойшлоод байгаа юм чи ямар юм чинь бэлэг гэдгийг. Хүн болгоо 10 ширэл манайхаа. Эцтэй нэр үнэн дадрын юм бэ яас нэрээ. Цагаан сараач одоо Монголын ард түмэн ховоосон гөлчиг яам бид нар бүгдээрээ. Оюун дэвшиг газар байх үед ног ташиг өгөөл байдаг байсан. Аваад бидэнд басанд юм болдог байсан. 100 200 300 хэд ч гэлээ өгöd байдаг байсан болдог байсан. Одоо бүр шүс жөхөө байлаа энэ хулгайчууд ой. Талбай дээр гарья ахын дүүсээ гарья. Талбай дээр гарья. Энэ мосоо тархиугаад энэ мосоо хулгайчуудад ингэж доромжлоо суучаас хоёрын хооронд ингэж лалрын амьдарч яадгийн монголчуудаа. Ахын дүүсээ. Баяртай эзэн Монгол зонгол өрөөлөд үгсэх хаан баяртай эзэн болоод байгаа юм бэ биз та. Баяргийн хэдхэн цогонд оны хулгайчууд идэж уугаад доромжлоо сууж штэ. Олжогд мэт энэ хулгайч дөрвөрчөнгөө ч заяа. Баялаг бүтээч нэртэй баялаг ухагч заяа. Монгол улсын иргэн 7,000 доллар боллоо. Тэр нэг 18 10 15,000 доллар болохын төлөө мөлөө гэж уцаад ахыг биз та нэрээ. Талбай дээр гарья ахын дүүсээ гарья баялтай эзэн байцгаая. Писта хийж чадахгүй байгаа засгийн газар та нар огцорцгоо заяа. Чадахгүй нохон гөлгүүд минь заяа ой. Удаа бити Монголын ард түмний тархийг угаагаад заяа. Үнэн базар намын хэдэн нөхдөд гарч ирсэн үү? Юу гэлвэ бас энэ 2030 онд одоо баялтай эзэн боллоо молоо. Энэ бол сайн зөв жишээ мишиг гэдэг долооччаа биз та. Үгсэн баас биз та. Үгсэн ацаараа биз та 2030 онд. Нэрээ араач нэрээ доромжилж байгаа биш үү нэрээ Монголын ард түмнийг нэрээ. Үнэн доромжлол цаашаа нэрээ. Өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд Зандаштраа та ичээч та. Баялагын сангийн хуулийн хэрэгжилт миний хүсэл мөрөөдөл байсаа гэж хүсэл мөрөөдөл чи 3 жилийн 4 жилийн дараа би л хүсэл мөрөөдөл юм уу? Та нар бол заяа. Монголын ард түмэн өнөөдөр хойш эсэргүүцсэн шүү. Наадах чинь заяа ой. Та нар хэрэгс хэтэрч шүү нэрээ. Ямар ч тийм мөнгө тараалмараа дог ташиг машиг байхгүй гэд пиццаануудаа үхэл талдраас та нар мос лалрууд минь ой. Хүн болгоо нэг ширлэж ахын дүүсээ. Амар сайхан баяртай мэдээ сонсох юм яа тэр өгчүүд нэг сая болоод энэ баялагын сангаас нь одоо энэ ухаан удаг модоо төрдөө авгаад ажиллагаа нь янзын болоод цагаан сувар гортоо аваад зах зээлийн эдийн засгийн хэрэгэлтэнд орсон байгаа ордуудаа аваад ингээд хишиг хүртээгээд явах юм байна гэд ард түмэн өгөхөө чинэлт хордоо штэ бид нар ой биз та. Хаана байгаа юм бэ биз та хаана байгаа? Үнэн ба зөв намайг та нар хичээрээ биз та мэдүү ой. Уцаад ахыг биз та. Зөв шийдвэрээ дэмжиж мэмжиж биз та уцаад агараа биз та. Далуурч би уцаад агараа заяа ой. Та нар Монголын ард түмэн төлөөлөхгүй шүү заяа. Монголын ард түмэн төлөөлөх хүмүүс чи юм бэ? Иргэд бид нар өөрснөө заяа вэжтаанууд минь заяа ой. Хогийн бозрууд минь заяа ой. Ард түмэн тартаа сулж ийн заяа ой. Далууруудаа. Амьдал гэж авах юм алга заяа. Төө нэрэ 2028 2030 он хүртэл ямар ч ноогдол ашиг байхгүй ард түмэн бид нар заяа. Бидний доромжилж байна. Ямар ч ноогдол ашиг байхгүй. 2030 он ноогдол ашиг олдоод олдно. 2037 он оюутлогын ордоос Монголоос ашигаа хүртэн. Ийм дампуурсан байж болохгүй. Ахын дүүсээ эвлэлтэн нэдэг цаг болж ах дүүнраа заяа. Тэмцээ гарыг ягшээ талбайгаа дүүргий. Ийм өвөөгүй шийдэр мэдэр гэж юу? Энэ ямар гэж Монгол улсын иргэн баярлах юм? Ямар гэж монголчууд баярлаад байгаа энд чи ой. Ямар ч баярлаад байгаа юм байхгүй штэ. Тийм биз дээ ахын дүүсээ. 2030 онд монголчууд байгалийн баялагаасаа үрдхийг бинэ. Баялаг бүтээгчнээс юм авахыг гинэ. Тэр шиг үлгэрийн далай үржин хандаж байхгүй.
Хүн болгон 10 шир дахин төсөө. Өнөөдөр Монгол Улсын засгийн газрын гаргасан байгаа шийдвэрийг үнэхээр эсэргүүцэж байна. Заа ёо. Би тэгж үнэн ба зөв намын хэдэн пэцтаанууд чи би долоодог хөхтөг усад би биш заа ёо. Ааста мондөг шийдвэр байна. Дэмжижээ гэжээ. 4 даваалаа гар зогсчоод ичдэггүй хаар пэцтаанууд вэ. Үгсэн эдэнцгээр дэмжтий дадруудыг. Өнөөдөр Монгол Улсын засгийн газрыг өнөөдөр ажлаа хийж чадахгүй та нар огцроо заа ёо. Баялагын сангаа баялгаа энэ хулгайчнаас авч чадахгүй бол та нар огцор одоо заа ёо. Ставай нэрээ. Айгуу тийм мока худлаа. Худрахгүй мока худлаа жоддоггүй юм яцгаах пэцтаанаад нэрээ. Хаан пэцтаа Монголын ардын баялгаасаа хүртэл хаан өнөөдөр монголчууд сайхан амьдраад байгаа. Ямар ч сайхан амьдрал монголчууд хаадаг заа ёо. 2030 он хүртэл монголчууд баялгаасаа хүртээ гэдэг шийдвэр гаргасан засгийн газар уртнаастай юу? Хизээж уртнаас байхгүй заа ёо. Зүгээр талд орж 7 өдрийн цаагаар хор заа ёо та нар хөөе. Бицта танцлаар ерөнхий сайдаа та ичээч. Та ч одоо амар гой сүрприз мари гэж тэтгэрийн өгчдөө сая болгоод тэгээд баялагын сан манда төлрүүлээд цагаан ногоосоос хэрэгдэн 200-300 мянган зөгөөд ингээд гоё эрдээ дэмжиж явах юм байдгүй гэсэн чи үгсэн хилэнцгийн чин та нар өөе. 2008-9 оноос хойш нэрэ баг баялагаас хүртэж чадаагүй юм өдөр хүртдэг боллоо хаан бодоод байгаа. Хүний нүдэнд үзэгдэх гарт баригдах хэмжээний ажил хийжээд та нар ярьцгаа заяа хулгайч одоо хөөе. 2030 он үржин олон ахмадууд та бүгдийг сайхан шийдвэрийг хүлээж чадахгүй бурхан болно. Пэцтаанууд мэн заяа хөөе. Үнэн базуу намын нэг мөр хэдэн хөхтөг гэдэг хулгайч нар битгий хуцаад бай заяа. Мундаг шийдвэр гарлаа марлаа гэж гарч нэг 4 тавлаа зогсмох шууд үгэлж мэлээд та битгий дарамжил та нар заяа хулгайч одоо хөөе. Өнөөдөр Монголын ардын Монгол Улсын байгалийн баялаг газрын доорх хэвлийг бидний өмч заа ёо. Та нарын хэдэн жилээр хойшлуулдаг өмч биш. Ойлгож байна уу? Өнөөдөр оюутлогын ордоос 2037 онд монголчууд ашгаа хүртнэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн засгийн газар огцор. Кой нэрэ. Юу вэ бицта? Юу вэ нэрэ? Зүгээр доромжлол цаашаа байгаа үстэй нэрэ. Юу яриад байгаа юм бэ? Бицтаануудаа ой, тадруудаа зайдаад өгөөч ой. Мосон бааснууд минь ой, зайдаад өгөөч та нар ой. Бицтаанууд минь зайдаад өгөөч. Айгуу заваа муухай худлаа ярьдаг худлаа тарих угаагч нараа зайдаад өгөө заяа ой. Монголын ард түмэн хүчтэй шүү ой. Бицтаанууд минь ой. Өнөөдөр мөнгнөөс илүү үнцэн хүний амьдрал, хүний эрх чөлөө, байгалийн баялаг газрын доорх хэвлий Монголын нийт ард түмний эрх ашиг байхгүй юу? Өнөөдөр ой. Гадаадын пэцтаануудын доор боол болчихсон та нар ой. 2037-д ноогд ашгаа хүртнэ гэд хуцаад ангаагаа суучгаа засгийн газар зайд огцор заяа та нар ой. Хулгайчуд минь огцор. Огцор та нар заяа хулгайчудаа. Огцроо зайдаад өгөөе. Ёстой оюун ерөнхий сайд аслыг үнэхээр нэр баялагын сангийн хуулийг баталснаас хойш огцруулсан дадруудаа заяа. Ийм хийхэд та нар огцруулсан юм байна заяа. Одоо Монголын ард түмэн мэдлээ бид нар заяа. Дадрууд минь заяа. Эмсэлсийн хоцролынхаа боол одоо долоогоо та нар байцгааж заяа хөөе. Хулгайчуд минь заяа. Гэрээс гэдэрчсэн нэрэ бицтаа нэр юу вэ нэрэ? Ямар гэжин баялагын сангийн гიშгэн 4-5 жилийн дараа ирдэг юм бэ? Малнууд минь тайлбарлаад өчгөөе. Худлаа битгий тоо яар, худлаа битгий имплант өснө гэж хуцсгаа заяа дадрууд минь заяа хөөе. Нэг Монгол улсын иргэн $7,000 хэмжээний мөнгө аваад байгаа юм Монгол улсад хөөе. Хаан $7,000 байгаа юм бэ мө малнуудаа хөөе. $700 ч хүрэхгүй Монгол улсад заяа малнууд минь өөе. Хүн болгон нэг шээр дахин төсөө. Нэр үхсэн ацны чинь дэсла $7,000 эцтаа битгий хутлах хуцсгаа заяа
ард түмний амьдрал хэцүү байна дадруудаа. Заяа ард түмний амьдрал хэцүү байна бид нар заяа. Бид үнэхээр туйлдж чинь заяа Монголын ард түмэн заяа. Та нар юу гэж чинь гэрээ хийгээд байгаа юм бэ? Юу гэж чинь баялагын эцэстээ та нар тархиугаас нь гэрээ хийгээд байгаа та нар ой. Баялагын сангаа төвлөрүүлж чинь 61%, 60-аар нэмэх 1% авал маавна гэснээр хутлаа хуцаад ахыг хаана аваад байгаа? Авдаг улс орондод ороо шийдвэр гараад баяр ёсны өмнө хард иргэдэд наслан борлуулаад баярлуулаад бүх цалин тэтгэмжийн баг хэмжээгээр ч гэсэн зохимжээр нэмээд ингээд явах ёстой бидтэй та нар ой. Хаана юм ийгээд та нар муу малнуудаа ой. Үнэхээр нэрэ харамсалтай байна ахын дүүсээ нэрэ. Ийм хуваагүй, ийм дойдоггүй засгийн газар үнэхээр үдсэнгүй. Энэ яваа насандаа үдсэнгүй бид нар заяа. Араач нэрэ ийм юмар сюрприз барина гэж юу ах вэ? Битгий доромжил та нар заяа Монголын ард түмний заяа 2030 онд 28-аас 30 онд монголчууд баялагын сангийн хуулийн эвжилтэн аягүй гоё болоод явна ч шиг тархиугаацсан. Одоо нь 175 мянган төгрөг байгаа тэрийг эрүүл мэнд даатгал янз янзын юмд хүргэн ч шиг тэгсээ тэр мөнгийг 1 сая болгон ч шиг нэг нийт Монголын ард түмний иргэдийн одоо $7,000 байна гэж яриад хаана тийм $7,000 байгаа юм уу? Маллууд минь ой. Малын сараануудаа ой. Өнөөдөр монголчууд ахын дүүсээ намайг хүсэж 26 Монгол улсын иргэн бай, 30 иргэн байна. Та нар маань 5 групп руу шеэрлээ ой. Хаана бид нар өнөөдөр ой. Тэгэхээр $7,000 дундаж амьдрал $7,000 болчиход байгаа монголчууд ой. Мөн маллуудаа ой. Битгий зүүдэлцгээ, битгий тарих угаацгаа та нар заяа. 2030 он гэдэг сайндаа биш дээ. Улсын их хурлын сонгуулийнханд төлөвлөгөө штэ. Одоо Монгол ардын намыг дэвчих юм бол 2030 онд ингэж гэсэн үг байхгүй юу биз та? Гөө нэрэ үндэ нэрэ хог цаашаа юм а нэрэ. Хогийн шаарнууд минь ой. Яасан ард түмнээ доромжлог, яасан ард түмнээ боддгоо мууса малнууд гэр юм байдаг байна ой. Хаан гой сюрприз бариад байгаа юм бэ малнуудаа ой. 2030 он гэд баялагын эзний хулгайчдыг суулгачаа та нар нэг хоёр баялаг бүтээгчтэй уулзлаа. Гэрээ хэлцээд орлоо. 60-аар нэмэх 1% мөө гэд хаан тийм хувь мөв ч байгаа мó малнууд минь ой. Нөгөө баялаг бүтээч гэдэг баялаг ухагч тонон дээрэмдч заяа юм уу? МСС-ийн хож яраад хулгайч минь заяа хэлчих ямааг ой. Өнөөдөр Монгол улсын баялагын гадаадын Хонконгийн хөгшийг хожоод авч өгсөн хулгайч наач дөөрчин биз та. Хаан тийм юм байгаад байгаа мó дөөрчин минь ой. Ичгүй нэг Монгол улсын иргэн $7,000 байгаа одоогийн байдлаар. Хаан $7,000 одоо мөн мадын сарааны минь ой. Ахын дүүсээ $7,000-ийн ордогтой мө бид нар ой. $700 ч хүрэхгүй заяа. $500 ч хүрэхгүй заяа ой. Иргэдийн чинь цалин зинкээс битгий худлаад гэж үлгэр шиг юм яар та нар заяа ой. Одоо хард иргэдээ та нар нэг хувьцааны жоохон юм ногд ашиг өгчихөө та нар имплант өсгöd улс орон чинь сүрчгээд байна юм уу? Маллууд минь ой. Хаан хүртээд байгаа юм бэ бид нар маллуудаа ой. Малын сараангуудаа ой. Араа хэрэг сэтэрж байна ахын дүүсээ нэрэ бид нар ийм сонсчоод ингээд цагаан сарын өмнө цагаан ногоосроо гоё хийн Монгол улсын засгийн газар маань мундаг шийдвэр гаргалаа гэж сууж байгаа. Ичээчээ үнэн ба зөв намын дарга Отгонбаатар тэргүүтээ Пэцстанараа ой. Юуг гоцаад байгаа юм бэ та нар ой. Маш зөв шийдвэр гарлаа мараалаа гэд тарих угаалтай хийгээд дадруудаа ой. Та нар өдөр надыг одоо хэдэн зуун мянган дагчтай байж болно. Би удахгүй 500 мянган дагчтай болно заяа. Үнний төдий явахаар иргэд намаа дэмжиж хөгүүдэн дэмжиж гаргаад ирэн сошиал дадруудаа заяа. Гөө нэрээ яста яаж ярихаараа ингэж мохоо долоож яана нэ та нар нэрээ. Ичээч юм уу дадрууд минь ой. Маш мундаг шийдвэр байлаа дэмжиж гинэ гэд шинжийн харуулдаг ахгүй уцчих юм да нэрээ. Пүй Пэцстануудаа үхэл талдарцгаа ой. Дадрууд минь заяа ой. Үнэхээр доромжлол цэд зэгтээ тулж гинэ ахын дүүсээ. Дээд зэгтээ тулж гин үнэхээр доромжлол заяа.
Дээд цэгтээ төлж байгаа байхгүй доромжлол заяа. Ваа амар гой шийдэр мэдэр гаргалаа маргалаа. Ерхий сайд нь бэлэг арт өмнөдөө барин гэд наагаад байсан мөнөөхөл тарих угаалт штэ. Нэг хэдэн сар болоод амь ордог штэ. Та нар засгийн газар барьж ирэхдээ та нар баялагын эзлийг суудаад нэг өөдөөс хараад ярилцсан ухаантай болоо үстэй. Тэрнээс хойш хэдэн сар өнгөж 6-7 сар болж байна. Одоо нэг уулзаа яг ажлын хэсэг мэсгээд шаал худлаагаасаа. Одоо яах юм ингээд доромжлуулаад ингээд гөлийгөөд гуйлсан царайлаа сууж явах юм уу бүгдээрээ ахын төсөө. Монголчууд хар толгоогоо шаах өдөр ирж байна өнөөдөр заяа хөөе. Мо оюун эрдэнэ ерөнхий сайд асныг баялагын сангийн хуулийг ганц батлсан ерөнхий сайд нь оюун эрдэнэчтэй манайха мэдчихэв нөө. Энэ хүн тэр хуулийг батлуулж чадаад арт өмнөд байгалийн байдлаар тэгшин үртэй яагаад яг ажиллаад бүх ажил нь чирсний бодоод байж байгаа үед нь моос хорон санаатангууд нийлж байгаа засгийн газар огцруулсан сте. Мэдж байгаа сте. Одоо арт өмнөд дэмжиж оюун эрдэнэ дахиад байранд нь тавья бицлаа. Тэгжээж Монголын ард түмэн баялагаасаа хүртэх юм байна. Энэ бодлуудыг байгаа үед хизээж хүртэхгүй юм байна. Энэ янзаараа хизээж хүртэхгүй юм байна. Юу 2030 он бэ? Вьетнамудаа хөөе. Юу 2028 онд мөнгө тараалт мараалт байхгүй. Мөнгө тараахгүй бицлаа та нараас өөрсдийнхөө баялагынхаа хувь шийд хүртэх гэсэн. Бид нар өөрсдийнхөө баялагаасаа хувиа хүртэх гэсэн юм аа. Малнуудаа заяа. Та нараа зүгээр юм гуугаагүй заяа. Бидний баялагийг өдөр шинэгээ ухад өнгөж байгаа энэ лоорстаасаа бид нар юм авах гэсэн. Их хөрөн арт түмэн чинь өөлж шүү. Дандаа шатраа. Заяа ерхий сайдаа. Тэр бямцогтгод нэг сайданцраа заяа. Битгий худлах хуцаараа заяа. Тэгж ингээд сошиал ингээд янз янзын удах мэдээ баялагын сан яаж чадах ухаан удаа авч чадахгүй цагаан суурга авч чадах бид нар овоо мовоо бүгдийг авна гэж та нар моосо попи хаад та нар хаана аваад байгаа юм бэ? Та нар хаана хожоолоо чиглэсэн үйл ажиллагаа яваад хожоолоо чиглэсэн тэр баялаг хаана та нар аваад байгаа хөөе. Улгачудаа хөөе. Нохон гөлгүүд минь баялгаа авъя хөөе. Улгачудаа хөөе. Бидний баялагийг асар олон жил та нар гадна дотны лоорсоо нийт зөөж идэж ууж өөрснөө тэр бомтон өөрснөө тантаггүй баян болдоо ард түмэн ядуурлаа. Жагси тэмцээ. Эцдаа өөр хэлэхгүй галга. Энэ засгийн газрын огцортлон тэмцээ заяа. Эцдаануудыг заяа. Lalруудыг энэ засгийн газрыг огцроо зайлаад адаг болтон тэмцээ. Lalруудыг нохон гөлгнүүдийг хороогоос зайлшин тэмцээ. Lalруудыг нэр араачдаг юмэр шийдэр гаргаж штэ нэрээ үстэ. Хэнийг дарамжлаад байгаа юм бэ та нар нэрээ? Монголын ард түмэн дарамжиж штэ нэрээ. Юу 2028 30 он бэ мó малнуудаа хөөе. Хилэгч муу галга. Үнэн базуу намын Отгонбаатар тэргүүтэнгүүдээ мó малнуудаа битгий худлаа. Та нар моосоо битгий худлаа хөхөө тодоогоод байгаараа бицтаануудаа заяа. Үгсэн хилэн зүйж та нар зөв шийдэр гарлаа марлаа мундаг байна маа нэгэд хуцаа долоогоод байгаа бицтаануудаа хөөе. Яасан бицтаан минь хөөе. Жасаалаар баяцсан удгаачдын хөрөнгийг ураанахаар тал засч ирэх сайдаа мод адраа хөөе. Хогийн мө банд минь хөөе. Гачин гөлөг минь хөөе. Гөлгөн суурууд минь хөөе. Острын намын үзэл бодлоо илэрхийлж мэлгэж яста
Хуцж идэг гөлгнүүд юм а та нар ơi. Хоолойч хуц хонгордож 250 мөргөөрөө тадруудаа. Өнөөдөр юу гэсэн үг юм бэ? Ерөнхий засагч хаана Монголын ард түмэнд хоёр сайхан бэлэг мэдээ бариад байгаа юм бэ та? Битгий худлаа гэж хуццаая ơi. Хүн болгон 5 ширэл даханд үсэ. Юу яриад байгаа пиццаноо та нар одоо үгсэн элдэнцгийн чинь 2030 онд Монголын ахаа юм асууч хаа. Миний камерыг наруулсан байгаа. Ахаа Монгол улсын иргэдийн дундаж ордог 7,000 доллар хүрсэн юм уу? Яа ч тий. Гэхдээ та ахаа нааш ой зүгээр ээ. Пиццанаа дээр жирийн иргэд асуухад хүн болгон хэлж байгаа шүү дээ. Хаана 7,000 доллар олсон юм оож байгаа юм уу? Шулдын тип минь ой. Пиццаамын бити удаг уцаараа чамаас Монголын ард түмэн баялгаа аван заяа. Энэ засгийн газар энэ мосоо урагш мосоо улсын их ордын гишүүд авч чадахгүй бол Монгол улсын иргэд чамаас баялгаа аван заяа олж яралаа. Нохон гөлөг минь заяа хэлчи харин заяа. Станууд нэр яасан гоцдсон бэ та нар нэрээ. Яасан унгаж боргодог станууд та нар. Пиццанууд нэрээ. Лавдрууд нэрээ пицца. Загнаад ах юм байхгүй пицца үнэн гэлж гин ой. Загнаад ах юм байхгүй заяа. Пицца 2030 онд пицца баялагын сангаасаа хүртнэ гэж гоцдог. 2037 онд оюутлогоо ордосоо Монголын төр ашгаа хүртнэ гэж энийг хүлээн ширээд байгаа засгийн газар зайлд өгөлтөө пицца. Зайлтаа та нар ой. Би өмнө хэрэг засгийн газар огцрыг дуурж үзээгүй. Дадрууд минь заа одоо би баян засгийн газар очиж тэмцэж жагсан заяа та нар муусаа нэг ой. Монголын ард түмний эсрэг ийм шийдвэр гаргачаа та нар үгсэн элдэнцгийн мундаг ажиллаж засгийн газар мазар маш олон жил баялагаасаа хүртээгүй юмыг одоо бидл мундаг шийдвэр гаргалаа маргалаа гэд бити попор та нар заяа ой. Шийдвэр гэж хүний нүдэнд баригдах гарт үзэс хэмжээний ийм хийчээ та нар олон юм хуцчээ заяа мөн нохоо гөлгөд минь заяа ой. Яана бизда Австрийн намын bizданууд нь долоожог яана үнэн бол зөв намын дарга Отгонбаатар гээд жигхэн хут bizда байж тээ нэрээ. Хут хошоо цааш нэ bizда. Тэр асар баян болсон гэдэг тэр биздага одоо авто төвцөх газар шалгалтай bizda. Ямар хөрөнгөөр ийм баян болсон наам хулгаж байгаа. Шалгалтай хулгажуудыг эцэг шалгах хэрэгтэй шүү дээ bizдануудыг. Би 2 жил тэмцэж байна. Миний нүдээр нэг ч хөрөнгө байдгүй. Би гэр ороод амьддаг, нийт юм байна амьддаг, үзэл бодол маань үнэн чигээр байгаа. Өнөөдөр би шууд уншин штэ наамаасаа чи бэлтаа. Хууль зүйн дотоод иргэн сайдны тэмцэлж ахдаг улсуудаас одоо хоом шалгуулъя. Дотор авдаг болдё. Одоо яагаад ингэ тэр бомтой болчихваа гэд ингээд шүүгдүүлэн гот наадуу чи айж байгаа байхгүй нохоо гөлгөнүү заяа ой. Яаж долоохороо маш мундаг шийдвэр гаргалаа гэж хуцж байгаа юм бэ чи Отгонбаатарын бүлэг этгээдүүдэд та нар ой. Гэ нэрээ ста нэрээ. Яасан хуцдсан бэ нэрээ. Талдруудын нэрээ бицта. Үнэн нохон гөлгөд юм а нэрээ бицта. Нохон гөлөг цааш нэрээ. Сташиг нэрээ. Яасан ард түмэндээ хайргүй малын сараануудөө та нар ой. Түмэн олонд хайргүй. Та нарын үр хүүхдүүд Монгол улсын хэзэн заяа ой. Та нар үеийн үеийн засгийн газрын сайд дараа нар явахгүй. Магадгүй та нар хэдэн жилийн дараа хэдэн сарын дараа та нар огсроод халах болно та нар заяа. Яг байгаа үед ард түмнээ гэсэн шийдвэр гаргаж чадахгүй. Баялагын сангийн хууль эрхийг гой тоочны хийж чадахгүй. Та нар хийж чадчих юм юу байгаа? Та нар хий оосон попортоос өөр юм алга. Та нар одоо цагаар та нар ямаа хийцгээ заяа. Ирээдүйн цагаар хийдэг ажил гэж байхгүй заяа ой. 2030 онд ашгаа хүрдэн. Энэ та нар тэгээ таатай байгаа юм ахад үсэ. Та нар өөдөр тийм амар сайхан гоё аз жаргалтай амьдраад байгаа юм уу бид нар? Үгсэн баасны
2030 онд хүртэл ямар ч тийм ноогдлаа шиг машиг байхгүй гэдэл шууд би түгэндээ хэлж байгаас надад ч ойлгож байна. Ямар цагаан сарын бэлэн мөнгө тараалт байхгүй гэд. Гэхдээ бид нэр песта өсөлтөн зөөвч шороод юм ааши. Лалрууд минь ой та нар ой. Тараа мараа гэж жоо соёлтой ярээрээ бид тааман заяа. Ноогдлаа шиг машиг хүртэх мөртөх гэж ярээрээ заяа. Бэлэн мөнгө тараалт байхгүй гэд нөгөө доромжилж байгаа байхгүй үнэхээр нэрээ. Доромжлол хойшоо цаашаа нэрээ. Мосон талдрууд минь ой болоорой бид тааман заяа. Арт түмэн дэлбэргэд ойрхон байгаа шүү заяа. Мо ачнууд минь заяа ой. Байгалийн баялаг газрын дор хэвлийн Монголын ард түмний өмчөө үндсэн хөлдөн заасан заяа. Баялагаасаа хүртэж чадахгүй байгаа ард түмэн бид нар байна. Нөгөө олон эмтүүсрүүд нь яасан та нар дуурдгүй юм уу? Үнэн ба зөв намын мосоо тодоож хөгчнөрөө ой. Юуг хуцаад байгаа юм бэ? Маш мундаг шийдвэр гаргаад дэмжлээ гэд би бидста хэлэх зүг алах. Хитстанод нэрээ. Хизээч Монголын ард түмний дундаж цайлан дундаж орлого өдөр 7000 доллар хүрээгүй юм оож хараад юм шээсэ. Түс ахын доо юм асуудаг ой. Ой мэд ой. Юм асуудаг байна ш. Хайлт энэ ахын жавраад ахын доо Монгол улсын иргэдийн орлого 7000 доллар хүрсэн юм нэг Монгол улсын иргэн. Захыг хүнээс асуухад толгоос өсөрнэ. Заяа ой. Битгий худлаа тарих угаалт нохоон гөлгүүд юм заяа ой. Ваа нөгөө захирчид оожрол юу нөө 7000 доллар байгаа. Одоо удахгүй 10-15,000 доллар болохын төлөө бид ажиллаж байгаа юм. Хуцсан нэлс та нар харин. Ёстой хуцсан нэлс харин. Ястаа нэр ядарсан үед нэр ард түмэндээ ямар царай харуулж ирээд ансгийн газар нэрээ. Яаж Монголын ард түмэндээ ийм лалрын сюрприз барьж чаддаг байна та нар ой. Ийм сюрприз гэж энэ зүгээр доромжлол заяа. Наа чи нэг сайхан гоё сайхан шийдвэр байгаад монголчуудын амьдрал гоё болоод байгаа юм огтоосоо байхгүй заяа. Та нар одоо цагт ийм хийж чадахгүй байгаа засгийн газар огтроо зайлаад дад ороод алгууд заяа та нар ой. Бити ирээдүйн цагт яриад та нар заяа холгаачудаа ой. Хаач Монголын ард түмний нийт дундад зайдаг нэг хүний оногдох юм 7000 доллар болоогүй заяа. Битгий худлаа үлээ та нар заяа. Гөлгүүд минь заяа. Тэгшлээвэ мөрий хэвэр юм. Яаж амар тэгшлээ ямар ч болцоо байхгүй шүү дээ. Нэрээ биста ядарсан ардаараа нэрээ доромжиж хандахгүй дадрууд юм да та нар. Одоо өөр юу хөтэй нэрээ. Хэлэх зүг алга нэрээ. Үгсэн баасны чинь биста Монголын ард түмэн биста 7000 долларын дундаж орлого молтоо болтлоо Монголын ард түмэн гой сайхан болоогүй. Стакот мэн заяа бити худлаа шаацгаа. Бити худлаа үлээцгээ. Хаач 7000 доллар болсон юм түүч алга заяа бити үнэр ч алга заяа бити худлаа үлээ. 700 доллар ч хүч чадахгүй заяа. 500 доллар ч одоо юу юм бэ? 350 15 650 800 380 долларын дундаж орлоготой байгаа заяа ой малнуудаа. Өнөөдөр оюутан дүүнэр яаж өдрийн 50-60 мянгаар ажил хийж байгаа заяа. Оюутнууд заяа. Дундаж цайлан тийм олон сая маяг болчихсон юм ерөөсөө огт байхгүй заяа ой. Худалчдаа ой. Оюутлогоо ордоо харийнхан далчсан, ухаан удаг ордоо харийнхан далчсан энэ Монгол улсын засгийн газар нэрээ үнэхээр их хэрэг алга та нар заяа. Хэдик сайн зүг алга лалрууд минь ой. Сайн байна ахаа юм асуудаг ахаа. Оо ах сайн байна уу сайхан өвч гэнэ. Ах монголчуудын нийт дундаж 7000 доллар болсон гэж яриад байгаа наад жаргал үний юм уу? Худлаа. Гүчээ ахын дөө. Чи нам бодлоо. Би 430. Шууд лай явж байгаа хаа тий. Худлаа. Мөн
Манай энэ ах сая таарлаа, дэмждэг ах маа таарлаа сая энэ явж таарлаа. Насаар минь ажил таваагүй 430 мянган цасаар халамжаар яаж амьдрах юм? 5 ам бол Тий ахаа засгийн газрын гарсан шийдвэрийг өнөөдөр ахаа үнэхээр хогус тустай сонслоо. 2030 онд монголчууд одоо баялгаасаа хишиг хүртхийг гэлээ. Одоо 20 жил гэнөө яасан баялгийг өнөөдөр бид нар ингээд зохицуулдаа бид нар маш сайн ажиллаа гэж ярьдаг. Энэ засгийн газар огцсон дээрөө огцрогон дээрөө огцроо зайлуулсан дээр үстэй. зүгээр наа чин толгоо мэж байгаа байхгүй ард түмнэр. Доромжиж штэ ахаа та яг хэлдэ. Үгүй одоо тэрний хэдэн багын нууц мөнгө яагаад нөө 60% гээд байгаа штэ. Тэр чин тэднээсээ хөрөнгийг тэгээ хураалахгүй тулд тэдэд зал хэрэглээд мөнгө өгчөж байгаа байхгүй юу? Ард түмний амыг хааж байгаа байхгүй юу? Гэтэл яг жигнэр бол наад газрын баялгаас чи ард түмэн хүрчих ёстой. Бүх уурхаагаас. Энийг олон жил би дуурлаа. Тэгээ одоо нэг хотлоо зал хэрэгж байгаа байхгүй юу? Зүгээр нэг зал. Зүгээр зал хоорондоо тохирсон. Одоо би уурхаа хийсэн байж тээ. Ахаа үнэн бол за би ойлгосоо. Би шоронд орохгүй тулд За. одоо 60% гэж юу яаж штэ. Тэгэд эдгээр чинь төцөөдөө наадуу чинь зөндөө хувцас авч ирсэн. Наад хэдэн тууцын гişүн мишүн. Ахаа үнэн бол зөв намаа дарга Отгонбаатар гэдэг мөн нохон гүлдэг намынхан гаж хэлж байна. Энэ засгийн газрын гарсан шийдвэр маш мундаг шийдвэр дэмжиж байна гинэ. Юу хуцаад байгаа юм бэ үстэ. Штэ тий. Юу гэнэ тэр Отгонбаатар цааныг өвөнд дэмжиж явсан. Телевизэд байхдаа өнхөө хожаа солонгосуудын барыг ингээд заван хоол хийж хат араас нь ийгээд бичлэг хийдэг гэсэн. Хүн ер нь ингээд нэг нам байгуулч тэр шал ондоо олч тийм. Натаа байсан бүх багийн 35 жил би одоо ичи таасан дээр. Цөм ерөнхий сайд их хурлын гишүүн компани эзэд боллоо заа юу. Хүн шодрогоор явал над чинь яг энэгэрэл явдгийн. Яг үнэ ахаа. За юу. Би над мөнгөгийн машигийн дэлгүүрнээжийг би хизээч авдаггүй. Би их хурлынхаа ард түмний үйлдвэрлэлийг сайхан болоосоо ард түмэн сайхан болоосоо л гэж бодож 35 жил амьдралаа өрлөө. Гэтэл 430 мянгаар хүмүүс намайг халамжид оруулж өгсөн. Тэр би яаж амжих юм? Байр тог төрлийн мөнгө. Би хүүхдээ юугаар яах вэ? Зарим цаа тэгвэл зөндөө ядуу ихчүүд байгаа. Хүүхдийн мөнгө памперсын үнд хүрэхгүй байна. Тийм биз? Ахаа 1 кг өхрийн маг 26 мянга. Тийм шүү дээ. 1 кг маг 26 мянга. Ахаа одоо 430 мянгасаар одоо хааш 10 хил мах аваад тэгээд төрөсөг байрыг төлж чадахгүй, гэрэл доноо төлж чадахгүй ингэ амьдрах юм уу? Одоо би анх удаа амьдралдаа тог гэрлийн мөнгөний өрөнд орж ийн. Тог тасалж ийн. Тийм биз? Үнэ. Тий, би яаж амьдрах юм? Би тэгээд яах ёстой? Тэгээд тэтгэр цалин инээ тэрэг нэмгүүд юмныхын үн өсчдөг. Төр байдаг бол доктортой байр. Тийм ээ би энэ олон жил хэллээ. Баяр болгоноор үн өснө. Тийм биз дээ. Тэгээ энэ олон жил 35 жил орилоод нэмэр алга. Ард түмэн сэхэргүй бай. Газрын баялгаа ард түмэнд өгөөч. Хүртэх ёстой. Тийм биз дээ. Эднүсийн өрн биш шүү дээ. Тий. Тэгэхэд хизээч өгдөггүй. Хувьцаа гэдэг гоё нэр томьёо гэд. Ковидээр хичнээн хүн өхөө. Энэ бөөнөр хүмүүс өгчээс юм уу? Тий. 9 жилийн юм үжиж байна. Би бол бас сайхан даргын хөхтэй уг нь эрдээ багасаа юм үсэх гадаад дотоо үсэн хөх. Гэхдээ би Монголын төлөө алдаж онцсон. Миний буруу бол сургууль суугаагүй л миний буруу. Гэхдээ би энийг анх удаа би Монголын иргэн болдог тэр халамжийн газар очиж над юуч байдаггүй бай. Гэхдээ би энийг гомдож ярьж байгаа юм биш. Би ард түмэн надаас босдонд хинч вэ гэхээс төрч хүүхд байсан шүү. Манай Монголын хүүхдүүд энэ төлбөрөө багасах. Эдгээр байсан бол юм өмхий хожоогоос илүү гоё болох байсан. Ахаа би нэг юм асууч яхаа. Одоо ингэж байгаа заяа ахаа ой. Одоо энэ Монгол улсын ерөнхий сайд гомжийн зандаа шатаар маш гоё баяртай мэдээ өгнө ард түмэндээ гэсэн бид хүлээсэ. Өнөөдөр баяртай мэдээг Бян цогт сайданд тайлбарлаж өгч байна. Тэгсэн чинь одоо 2028 онд нөгөө ямар цагаан сарын өмнө мөнгө тараалт ногд ашиг байхгүй гэдгийг шууд хэлж байна. Тий байхгүй. Бүдүүлгэр хэлж мөнгө тараалт гэдэг чинь ард түмний дормжиж байгаа. Айгуугаа цэвэр 10 сая төгрөг Одоо хөрөнгөлтөн 175 тань тийм хөрөнгөлтөн 175 байгаа мó? Байхчгүй бид хараачгүй заяа. Одоо Монгол улсын нэг иргэн 175 мянган төгрөг байна гэж байгаа.
Энийг нэг 10 сая болгочихсон гэж яриад байгаа. Тим юм байхгүй муусаа дунгийн дүрслүүд мэн заяа. Одоо удахгүй талбай дээр гарна заяа. Нийт Монголын ард түмэн бүгдээрээ маасаараа гарчаад та нар баялагын эзэс баялагаа авч чадахгүй Монголын ард түмэн баялагаа аван та нараас заяа. Олон хүчтэй шүү аа. Улгаачаад мань энийг ганцхан хэлчих заяа. Хатуу хэлчих заяа. Битгий хоосон дархуугаалтай хийж битгий ард түмнийг угаагаад битгий дарамжлаад бай заяа. 2028 онд цагаасраас ногоод ашиг байхгүй гэсэн хаа. Тэг өгөхгүй. Эрдэнэ самтлогоо эзэн жилсэн Албаа тэгж хэлсэн за одоо тэгэн гол нэг байхан худлаа өнөн ашиг ярьдаг худгаачууд худлаа хуцж байгаа. Сайн байна уу гүшөө. Сайн байна уу. Юм асуух гүшөө. Шууд лайв хийж харуулсан байгаа шүү. Тэг хийж харуулсан байгаа. Өш монголчууд өнөөдөр нэг монгол улс иргэн $7,000 тө болцсон юм уу? Бид нэ хизээш тийм юм захын залуусаас асуухад нэг монгол улсын иргэдийн дундад цалингаа $7,000 болцлоо гэд ярьж байгаа мó хот жаргал мó новшоо наатагаа бөксрүүгээ наад үгээ заяа. Хочлог минь заяа. Өөр юу гэдгийг. Өнөөдөр Монгол улсын засгийн газар одоо огцор та нар бэлстакууд минь заяа. Огцроо зайлаад алга удаад өг заяа. Далд ороод өг заяа. Гөлгөнүүд минь заа. Одоо өөр хэлэгч үг алга заяа. Үнэн баа зүүн намын дээр Отгонбаатар тэргүүтээ нөхдүүдээ таанд битгий худлаа 7 дадруу заяа. Та нар хэмжээндээ байцгаа битгий худлаа хуц заяа. Энэ Монголын засгийн газрыг алсан шийдвэр маш мундаг шийдвэр байлаа гэд бүгд яслаад ингэ байж байгаа юм да. Ичтгөө мө удаан тэрэнгүү төөй. За ийм биш юу манайха удахгүй талбай дээр жагсыг заяа. Дэмжиж ивэл бүгдээрээ 5 шеэрлээд өгөөрэй. За энэ Монгол улсын засгийн газар энэ төрийн өндөр албан тушаалтангууд баялагын сангийн хуулийг хэрэгжүүлээд баялагаа авч чадахгүй Монголын ард түмэн бид нар баялагаа авъя. За ийм биш өөр хэлэхгүй гадаг.